Ташура. Толта хугацаа чинь өнгөрсөн босоо. Монтэга яасан ч удаан хүлээдэг юм будда. 저거 유아솔까봐. 다 누가 야라 차가노. 보여정 선보다. 달리기로다 두고 차가노. 과자 대우차 소스타 체빌루다. 나 타사네 가차 훑어주세요. 나이 타리움 sartoları çağçınasın. Et doğrum otta. Hey tasacım. Hurtaca utsa. Ağadan akın dortay devit. Ya taga yuvas bulgın ba çağıludar. Oğlum eşiyağa hayat nusun yambağını. Teateriga. Çönüğün harladvağa sansuk çötçönü. Mıtmırvağa yumu. Teatergula. Ori. Nanços yeriyor yarıyor. Ясуухан дамана нөхчөөд хаатын тахлага юуил уртын гашуун ирэхэд баягууд олхнууд баарын салжууд борчун таачууд дотор үлмэдэх зөрчил гарсаа ясуухан нөхчөөд гэргийн бага суучгал гэмгүү бөгөөд таныг зан их саттыг дагуулаагүй. Ясуухаг яндим их нэрчэн. Суучгал шүү дээ. Оолын чумбаг хатанан. Мэйтнүү таахан. Таа олч санаа таа байдаг. Өвлөнд өргөн түм итгээгүй. Өнтөөд нь ховчмэн хиттийдээд хонох тооин шиг сахиулах төрмөн саа таатал байлаад. Хээнд мен хараатаанд байтан энтэд өрхөд байгаа өчүүхэн хөвгүүдийг манахын тулд Ясукаги өнтөр дуудаас өвхөрөнгийг манахын тулд бурхан алдууны өвөрт даатахаас өөр аргагүй байсан юм. Юуны чинь хайчи нүүх. Бостын нүднээс нуухаас өөр аргагүй хүрсэн юм а. Өвлөнг тэрсүүлэхгүй, суучглыг ойлуулахгүй, үдэлхээс өөр аргагүй хүрсэ.
Үгүй гэвэл Есүхэн үхэл энэ Монголын мөхөл байж л болох л байлаа да. Есүхэн таашин ахаа нэхүүн ночгаас ард түмнийг дагуулах учиртай боловч хана нөхчихвэл таашин ард түмнээ мэднэ да. Нэхүүн таашахаа тайруйда баяргуудаас нь болоод авилаг хахуулын хэрэгээр ардын сэтгэлийг алдчихсан байсан юм аа. Авилаг хахуул авсан. Ноёны муу нэрний үнэн байна уу хамаагүй. Тэмүү сэнтэй ганхуулж чаддгийн явдалд нэхүүн таашин үг дороотчихсан байсаа. Эмээсаа Есүхэд өрлөг сүлтийг өргөж байсан ноёд байд. Өрхийн манаж. Төртийг нь ч манах үүрэгтэйг хэрхэх вэ гэдгээ хэлэлцсэн юм аа. Ямайдаач эх хатан суучгэл хатан хаан тэмүү хатан хаан болж болно. Суучгэл гэвч таанч бидэн хаан төрийг өдөрдөх ухаан тэр хүүхэнд байгаа гэж ердөө үзээгүй юм аа. Суучгэлийг дорд үзээ. Эмэс дараагийн хааныг нэхүүн таашаар хийчихье гэж бодовч нэрэг утаж авилаг ялд орчихсон тул тайчууд та шилжүүлэн төртөө авахаас өөр түмнээ манах арга дутаад байсан цагаа. Эмтээс хараадан анд минь. Ага чи хаан бол гэж анхны дууг өргөсөн юм. Тэгвэл жанжин нь хэм байх юм ба? Чаргал нь яаж чигчрэх юм бэ анд минь гэхэд. Миний юм анд хараад чамаас өөр хэм байгаа юм ба? Хатан ах чинь тэнгэр болж үг туман ах чинь өөдөө болж өнтөө дөөрхтийн тоод ампхай хааны хэдэн хөвгүүд олигт нэрэнд байна үзэ. Артаа нэрээр чуулуулсан гэвэл агаач үчим л байгаа. Харин таргуудаа болоод бусдыг нь тэнхээ тайд тооцож түмэнтэй далдар шуулгаад тэндүү их цаг босуул гэж байна. Хараатаа анд минь. Учраас би л хаан болж болохгүй. Зөлөг чинь сэгтчих чинь уулаач. Хялбартын замаар нь байх нь төртийн мөхөл байдаг юм аа. Хараатаа аммартын замаар явбал ахуун дороотол байдаг юм. Энийг би маш сайн мэдэх тул дүүнараас минь төр барьж төвгийг арилгах нэрийг олж төртийн манаа хийхэд би дайчин цусаа сацалж нэг тайд нь үхэх бэлтгэлтэйгээр нэрт хаанаас татгалзах учиртай. Ийм тайс төвг арилгахын тулд түүчээ жанжинда үлдээдэ. Төвг арилгахын тулд төвгийн өөдөөс анс зэнглэе та. гэж л хэлсэн юм да. Ахас ихс өрлөгтөнд үг ам хэлсэ. Нэхүүнээр төр байруулахад хэцүү, борчгонд
болцол баялуулах нь зөв. Хэлцээр яахан дүүрэх вэ? Эхс хаттууд нь эвлэлдэж эвийг аштаар бодсноор алдчих үз. Нохож байна уу? Эхс хаттуудаа илтвлээд эв хийхгүй ашгаа бодж байгаа алдчихна гэж бодсон юм. Энтэд төртийн ёсыг энхийг нэг л өдөр сахиулж төвөгтийн явдлыг уртад санахыг хамсаар хийхийн тулд яах вэ? Яах вэ? Сургуутнаар хаан залж сургаар төр бүтээсэн нь тэргүй юу л гэж уухаалсаа. Тэгтэл чи хаан болоход хялбар босуул гэсэн. Хялбарын замаар хядагдах төрийг үүсгэхгүй шүү. Хядагдах төрийг үүсгэхгүй шүү. Бид бүтээхийн төрөөр уртын төрийг санацгаая хэмээхэд ахуучад дотор таргуутай нэр олцондоо омгондоо гэд үг түмэн ахын сургаалт суугчийн хувьд нэр нь өндөрт байгаа. Энэ таргуудаагч үг түмэн ах өсгсөн юм. Үг түмэн ах ч бүхөө эрдэмэ заасан. Тэм учраас хамааг нэр хүнд алдартай үг түмэн ахын нэрээр таргуудаа гараад ирч байгаа юм. За чамаас гадна Амбхай хааны хөвгүүдээс таргуудаа дээр хүн чуулахын явдалтай. Танаа ээжээч дэмжин. Ээж чинь дэмжиж байхад олхнууд дэмжихэл явдалтай. Өлхөн дэмжлэгтэй байхад хатаанаа та хоёр хэрээдийн нэрийг чуулуул чадна шүү дээ. Уртын төртөд таргуудаг тавихад дайтахгүй учраас биеийг нь манахыг бид чадамц. Бэлэгттэй чийл дүүгээ дөрөө алдвал тасалж дөр нийцвэл амьдруулнаа гэх хэмжээнд л баймгүй бол бид зүтгэмгүй л гэсэн. Энтэй чуулга болоод байгаа шүү дээ. Энтэй чуулганд 4 ноён оролцоо. Нэгүүдээс харуулаад баруулаас борч бусд нь санаа нийлсэн. Энтэд 4 жанжин эсүүхэн гутралд сэхэл аваагүй байсан тул оролцоогүй. Бусдын сэтгэл хатуужиж урагшилхаас өөр аргагүй байсан юмдгаа. Ухад юу таа. Гайлхамжгүй байна гэд энэ ташуур үглээд байх юм. Чаби дүүлээ яатна. Ойлгомжтой ярих гээд хэчээ. Боён хадаан ах шиг энийг чинь хийж чадахгүй юм байна уу? Жаяах оролдоод л үзье. Есүхэ андмын нөхцсний дараа татар түмэнтэй алалдан хядалцах 14 дахь дайныг хийх үү? Арагийн санаачлах уу? Ахмаг идэртэн багтэн бүгдээр хэлэлцсэн юм аа. Нэртэн төртөн бүхэн хэлэлцсэн болно. 4 жил хэртэй энхийг үзээд дөрөө тэнийг ч гэсэн ч тэргүй тэнийгээгүй байсан цагаа
Бодч байна. 13 удаа тулалдахдаа эртийн чинээг үзээд эртийн чинээг алдаад охин хүүхдийн уйлан олширчихсоо. Охиндоо ургаа тайсан ирчүүд цөөрчихсөн байсан үе. Яг Иесүүхээ анд минь нөхчих үед түмэн монголчуудынхаа цэрэгтийн эрдэмд таймуу хотуулаах шиг бэлдээгүй хожид чиг тэмцэх чадамжгүй байсан учраас эвтийн гэрээнээс өөр сонголтгүй болсоо. Бид ив хийхгүй бол эвлэлдэхгүй бол өөр ямар сонголт байгаагүй юм. Хантад бүхий тооцоо бид дан хийж болохгүй л гэдэг үгэн дээр нийцэж байсан юм а. Иймээс дайчин узуураа гаргаж болохгүй тул өвлөн их гээд байгаа гэж байна. Төртөөс голдуулахаас өөр аргагүй. Учир нь яагаад вэ? Энэ өвлөн суучиглийн тугтыг бариад дан өдүүлэх нь бидний хамаг Монголд төвгөл болох байсан юм. Төвгөл болох байсан юм а. Наатаасаа нэг хийчихвэ. Мунтай төрөлтийн гэрээ хилцэлд тогтоох төрийн явдалч зэрэг цайгүй байсан тул эрт зэрэг эрч зэвсгээр дутаж байсан тул татаартай дайтаж болохгүй байсан тул татарын үгэн дээр санаа дүүрэхээр эв болохоор болсоо. Дахиад 5 жил хичээхэд өндгөн цэргүүд маань 14 хавар хүрэхээр байлаа да. Үүсгэж байгаа монголчууд учраас өвгөд байдны тоо дэндүү цөөхөндөө өстөн дайсныг зөвхөн татаартаар харах юм бол зүрчдийн ялалтаар төр бадраад байсан юм. Түмэн минь сүн улс зүрчээд тангуудад нядархад амархан цаг байсан үе. Иймээс нүүдэлчдийн төрийг ханилгуудыг хооронд нь тулалдуулж болохооргүй гэж хартийн төрийн тооцоог бас шинжээд байва. Хартийн гүрнүүд чинь нүүдэлчин бидний хооронд нь тэмцэлдүүлэх үлийг асаар их хийн. Төрөөмөхөө өвлөнг орхих. Таахан бод. Иймээс дороо төрийг дуулахаас өөр арга байсангүй. Гэвч биеийн тэгж үнэ. Алалдаад аруулдсан чиг төр бадрыг шадалцаад гагцаар үдэлсэн ч үүлтэй дүүргий. Энтэй цагийг нь тэнгэрт нь хүртэл түмэнд нь үзүүлж тэртэй цагаас нь Монгол мандсан бусуу гэж хэgjүүргсэн ноёдын нэг. Би бол байлтяал гэсэн, тайтал гэсэн. Тэмэл мосхоо байсан да.
Гэвчэг ах ноёдууд нь зэмлээд адил андууд минь хэгжээд л байсан. Ахс бол ноёдууд нялхсан хормооч нь хэд байгаа билээд. Балчрын нулимс чинь хэдий байгаа билээд. Өвөртөө тавирсан чинь 7 хавар хүрсэн үү? Өөдтэй ууган чинь 14 хавар хүрсэн үү? Бод чинь одоо 13 дайныг үзсний дараа дөнгөж хуйлаа хийж, тийм үү? Тэнд төрсөн үрс минь дөнгөж 7-оос 10 хавар та байхад дайнтыг сэтгэвэл 10 хавартнаар дайтгаас өөр аргагүй хүрээд байсан юм аа. 10 хавартаа хүүхдүүдээр дайтал тайна шүү дээ. Ядаж 14 хавар хүргэн шүү дээ. Ирсийн насанд ирчтэй дайчт нь цөөн байсан юм шүү дээ. Иймээс ядаж тэдний өндгөн цэргийн насанд хүртэл 5 жилийг хожихын төлөө дорой төрдийг барихаас өөр аргагүй болсоо. Инхээр үхсэн чиг, амьдарсан чиг Булхай хааныг сонгоно гэдэг үгээгүй юм уугийг хэлдэг юм да. Өөрөөр хэлбэл хаана унгаавал харцан баярлахаар хааныг нэр зооноо л гэж байна шүү. Гай ной дунд ч одоо сонгуул маягийн юм биш. Намааг сонго биш. Бод чин сонгуул өгөх биш. Нэгнээ өргөмжилдэг нь. Тэгтэл энэ хаанаар маныг зоон гин шүү. Булхай хаанаар маныг зоон гэж байна шүү. Агаа чуу би тэгээд Гутах хааны нэртэй байх юм гинэ. Наадхыг чинь хүсэхгүй. Жанжин нэр дээрээ жаргаж байгаад үхье гэдэл хэгжив. Жартахар ноёдууд бол хүүхэлдээ хийх гэдэл чичиж байна. Ингээд айл ихээ хэрүүл уурвал ихсийн ёс ёр боллоо. Үүндээр орбайжи соохо тайжи ампхан угсаал даахгүй бол хабуултын угсаа нэхүүн таашиг хаан болгоо л гэж байна. Булхан хаан болохгүй гэд нэхүүн тааш бас зүхтааж байгаа юм а. Ерөнхийдөө 9 хэгийн дараа хаан гүцээ хаан хийхэн олдоогүй. Яагаад гэвэл энд эв гэрэтээр илтөвчилж янгуучилж чадхаар ихнэр хүүхэн мэт эв сууцал барьж чадхаар толгой хааны суудалд байвал хамгаа манах 5 жилийг хожих боломж байсаар байтал төрдөө гутах хааны дүрд нь түмний оройд цэцэрхэх зөлг нь олдоогүй юм шүү дээ. Нэхүүн тааш үгүй хаан болохгүй. Таашийн зүгээс хааныг түшин ампхан талынхан аваал гэсэн юм. Отуула хааны зүрхнүүд үгүй дээ. Алтан бид хийхгүй. Аавынхаа нэрийг гутаахгүй гэд төрийн суудал хоосроо түмний шившиг болох хаан өргөмжлөгдсөнгүй. Ингээд л
ах туу бид хэдэл үлдлээ да. Бодчон дөрвүүлээ үлдчихсэн байсан үе. Хоёрыг харахад энэ дүү болчоор хос өмс шиг даргуудаа хэлэлцэж байгаа юм. Даргуудаа минь ах та агуулсан нэрээр артаа цуглуулаа гэд. Би чинь зүгээр жингийн мөртөө арилжаач юм болчоор төмний манлаа сууж дийлэхгүй нэр олдохгүй л гин. Эцгийн нэрийг гутаах төрийг барихгүй энэ толгоогоо өргөж байж төрөө мандаг цагт суухгүй гэж авирдаад гэрээсээ оргосон юм да. Чаддгэн тэр юм чинь зүгтаасаа цаадах чинь. Нанч тэгээд үүцийн хүрээнд очиж туулаа дээр очиж хэвтээд хаан болохгүй бол хаан эцгийн зүүсгэлийг зүүсэн толгоог минь чи яв. Нэгүүдээс ямар алуурчин нэрээс айх юм биш. Хонжооч нэрээр хождох юм биш. Чи миний толгоог аваад хаагаад туулаа гэргий дээр очвоо. Тэгтэл туулаа минь. Тэгвэл та гэцэг задгааж мангууд болж дөрвлээ гэж зэмлэж байна шүү. Ингээд яахаа мэдэхгүй байж байтал тойролчтой туулаагинд байхад тойрлын ховууд орж ирээд байлаа. Үгүй дэргэд ингээд хэрээдийн хов сонсогдоод гэтэл хүү бэрхүү гэдг нь дуултаад байхад яаж зүгээр суух вэ? Гүч энэ ховон дотор зүгээрийг хийх нүү туулаа мэн л гэв. Туулаа. Үгүй эм хүн би чинь зүгээрийг хийхгүй зүггүйтлээ хийх юм уу гэд зэмлж байна шүү. Таккар аль наад хондлоогоо нааша хошууга цаашаагаа гэдэл. Зүгээрийг хийх юм бол үрийг минь тайгаадал. Зүггүй хийх юм бол хажууд минь туслаад хаа гэдэл. Тэгсэн чинь хондлоо хошуург шиляал гэж байна. Ингээд л шаналхыг хуйлаар даваад л байж байлаа да. Жаахан амсгий.